За эзний нэрээр мэдчилж байна. Эзний өдрийн мэндийг хүргье. Хажууд хүнтэйгээ та бас мэдчилж амжааг бол амжаарай. Та тухтай суудлыг та олоод суугаарай гэж хэлхийг хүсэж байна. Амен. За тэгээ бүгдээрээ хамтдаа эзний үг рүү орохоос өмнө нэг зүйлийг би танаас бас таныг төсөөлж үзээсэй гэдгийг хүсэж байна. Юу гэхээр өчүүхэн миний оронд Есүс Христ гарч ирээд ч юм уу тийм ээ. Эсвэл өнөөдөр яг танаас ховчлон яг тантай хүн нэг бүртээ бүрээс асууж байна гэж та төсөөлөөр. Яг таны өмнө ирээд. Өөрийнхөө төлөө юу хэлэхийг надаас хүсэж байна вэ гэж Есүс Христ асуувал та яг юу гэж хариулах вэ? Таны дотор тэр хариулт нь бэлэн байна уу гэж. Та хамгийн хүсэж мөрөөдөж байгаа эсвэл таны сэтгэлийг хамгийн их зовоож байгаа тэр нэг асуудлаа хэлэх байх тийм үү? Бодож байгаад нэлээн тийм үү? Үнэхээр чухал тэр зүйлийг л би асуучих юмсан. Хийх юмсан гэж та хэлэх байх. Бодох байх. Тэгээ хоёрын хооронд юм асуухгүй байх гэж би таныг бодчих тийм үү? Хоёрын хооронд жижигхэн зүйлийг асууж та гиндэхгүй үсттэй. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр хамтдаа энэ асуулттай холбоотойгоор Библийн түүхээс хамт суралцах болно. Энэ түүхээр дамжуулан таны бурхантай харилцах харилцаанд та бас ахын дүүстэйгээ бусадтай харилцах харилцаанд өөрчлөлт гарах болно гэж итгэж байна. Тэгээ хамтдаа өнөөдөр хуваалцах тэрхүү үгийг уншийе. Лук номын 18 дугаар бүлэг дээр 35-аас 43 дугаар ишлэл байна. Би төлөөлөд уншия. Тэг үргэлжлүүлэн бас би төлөөлөн залбирх болно. Түүнийг Ериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв. Хажуугаар нь өнгөрөх олны дууг сонсоод тэр юу болоод байгааг лавлжээ. Назарын Есүс яваг хүмүүс түүнд хэлв. Тэгтэл мөнөх сохор хүн Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч гэхэд түрүүнд нь явагсад дуугүй байхыг түүнд хатуу анхааруулсанд тэр улам чангаар Давидын хүү Есүсээ Давидын хүү намайг өршөөгөөч гэж хашгирсан. Есүс зогсож түүнийг өөр дээр нь авчихыг тушаа. Сохор ирийн ирмэгц тэр түүнээс өөрийнхөө төлөө юу хийлгэхийг надаас хүснэ вэ гэсэн тэр эзэн намайг дахин хардаг болгооч гэхэд Есүс түнд чи дахиад хараатай бол итгэл чинь чамайг аварлаа гэв. Тэр даруй дахин хараа орж Бурхныг алдаршуулсаар түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурхныг магтацгаалаа. Хамт залбирцгаая. Төгс хүчит Бурхан Аава. Танаар хайрлагдсан хүмүүс таны өмнө ирсэн байна. Та өөрийн үгийг бидэнд айлдаач. Ариун сүнс эзэн та бидний бодол санааг зүрх сэтгэлийг цор ганц үнэн болох Бурхны үгэнд Есүс Христөд биднийг харуулж хандуулж өгөөч. Есүс эзний нэрээр амен. Бидний уншсан хэсэг дээр нэгэн сохор хүн бас Есүс Христ бас Есүс Христийг дагаж яваа олон түмэн тухай гарч байгаа. Тэгэхээр энэ түүхийг Матай номон дээр за бас Марк номон дээр өнөөдрийн бидний бас уншиж байгаа Лук номон дээр 3 удаа гарч байгаа. Бидний уншсан Лук ном сохор хүний нэрийг дурдаагүй. Гэхдээ бидний бусад сайн мэдээ номнуудаас хараад түүний нэрийг Бартимай гэдэг байсныг бидгийг харж бол. Сохор хүн өөрөө өмнө нь хардаг байжгаад төрхтөө анх хардаг хараатай байжгаад хараагүй болсон тэр нэг юм. Тэгээ бид нар сохор хүнийг хоёр төрлийн сохор байдгийг мэднэ тийм ээ. Нэгдүгээрт
төрөлхийн хараагүй, ерөөсөө харааны ямар ч эргэтэн тэр мэдрэл тэр зүйл байхгүй. А эсвэл хардаг байж байгаад ямар нэгэн өвчнөдтэй холбоотойгоор ч юм уу хараа нь аажмаар эсвэл гинт алга болсон тийм тохиолдол. Тэгээ миний нэг ойрын таньдаг хүн маань нэг нь 2 дахь бүлэгт хамаарах тэр хүн байсан. Тэгээ тэр нэг хүн тэр залуу маань юм л болвол үнэхээр тэр би нэг зүйл гайхсан. Тэр одоо тэр Христ итгэж хүн л дээ. Одоо ч хүртэл залбирахдаа Бурхан эзэн та намайг хараатай болгооч гэж залбирдаг. Тэгээ би тэр хүний дотроос юу гэж харсан бэ гэхээр үнэхээр хараатай болохыг үнэхээр хүсдэг юм байна да гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл тэр өмнө нь хараатай байгаагаа мэдчихэж байгаа. Тэр хүүхэд байх үед орчлон ертөнцийг харж ирсэн тэр зүйлээ санаж байгаа учраас тэр залбирах тэр унтахдаа тэр харж ийн гэж зүудэлдэг. Тэр өмнө нь байсан тэр өмнө нь мэдчихсэн тэр харж ирсэн тэр зүйлсүүд нь түүнийг хараатай юм шиг би хараатай байна да гэж тэр үнэхээр мэддэг. Гэхдээ тэр өглөө босох үедээ бүх зүйл харанхуй байгааг мэдэрдэг байна. Тэгээ энэ хүн ч гэсэн хараатай байсан. Тэг өглөө босоход тэр харанхуй байгааг, өдөр тэр харанхуй байг. Орой тэр харанхуй дотор оройд угтчихсэн тэр нэг юм байна. Бартимай хараагүйгаас гадна бас гуйлга гуйдаг ядуу нэг юм байсан баг. Хүмүүс юу өгөн түүгээр нь амиа зогоодог. Хараагүй учраас сонсголын эрхт нь маш хурц болсон. Тийм учраас тэр Бартимай зам дээр гуйлга гуйгаад байж байхдаа тэнд нэгэн зүйл олон түмэн яваад байна да, нэгэн зүйл болоод байна да гэдгийг тэр анзаарсан. Тэр нэгэн өдөр түүний хувьд өөр байгааг тэр мэдэрсэн. Тэгээд юу болоод байна гэд асуусан. Тэгсэн чинь тэнд ойрхон байгаа тэр хүмүүсүүд Назарын Есүс энэгээр явж гин гэж хэлсэн байна. Назарын Есүс. Тэгэхээр тэр үед хин нэг дуудахдаа тэр гарлаас хаанаас гаралтайг нь эхэлж дууддаг байсан. Назарын Есүс Назар хотод төрсөн, Назар хотоос гаралтай байсан учраас Назарын Есүс гэж дууддаг байсан гэсэн. Магадгүй юу гэдэг юм тийм ээ? Увсын төрөө, ховдын тэгшээ юу гэдэг те? Таныг нэгдүгээр хорооллын аза дарихийн хин гэдэг тийм үү? Тэр гаралтайгаар дууддаг. Тэгээд таньж мэддэг, таньдаг байсан. Харин энэ Бартимай энэ зүйлийг сонсоод Назарын Есүс явж байгааг сонсоод тэр маш чангаар хашгирсан тухай бид. Энэ зүйлийг сонс тэр Назарын Есүс гэж хэн бэ гэдгийг тэр нэг нь өмнө нь сонссон, мэдсэн нэгэн байсан тухай бид бас харж байна. Тэр зүгээр нэг Назар хотын гаралтай Есүс гэдэг хүн тийм үү тэр яг яатсан ямар хүн болоод ийм олон хүн дагж явсан бэ гэж тэр асуух шаардлага түүнд байгаагүй. Түүний тухай яриа тэр орон нутгаар нь тарсан байсан, түгсэн байсан. Тэр гайхамшгүүдийг үлдэжсэн тухай тэр сохруудыг хараа оруулж дүлийн нэг нь сонсдог болгоод юм уу. Тэр байтугай үхсэн нэгнийг амьлуулсан тухай сонсч байсан. Зөвхөн тэгээ зогсохгүй тэр Бурхны тухай, Бурхны хаанчлалын сайн мэдээг ярьж байна гэдгийг сонссон баг. Хин нэгнээс сонссон баг. Тийм учраас Бартимай тэр өдөр юунаас ч илүү үнцэнтэй хүлээлт дагуулсан тэр өдөр. Энэ л өдөр би Есүстэй уулзах ёстой юм шүү. Энэ л өдөр би түүний өмнө очих хэрэгтэй байна гэж тэр магадгүй шийдсэн баг. Тийм учраас тэр Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч гэж хашгирсан. Ингэхдээ тэр хүмүүсийн хэлсэн шиг Назарын Есүс гэдэг нэрийг ашиглаагүй. Харин Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч гэсэн. Олон түмэн түүнийг чимээгүй байхыг шаардсан. Тэр илүү чухал ажилтай хүн. Чамд тэр санаа тавих тийм завгүй яваа гэж магадгүй хэлсэн баг. Чи битгий саад болоод агуу гайхамшиг хийгээд явж байгаа тэр хүмд түн чухал ажил зөндөө байна гэж магадгүй хүмүүс хэлсэн баг. Тэгээ хатуу анхааруулсан гэж магадгүй түүнийг
Бүр тийм үү? Хатуу анхааруулна гэдэг бол зүгээр чи бойл гэж хэлээгүй. Чи дахиад хашгирах юм бол чамаг аваа шидчих шүү ч гэдэг юм уу, тийм үү? Магадгүй зандарч занал хэлсэн баг. Харин тэр бууж өгсөнгүй. Бартимай улам илүү чангаар Давидын хүү намайг өршөөгөөч гэж хэлсэн. Тэгээ Давидын хүү гэдэг үг энэ сонин нэр юм уу? Сонин нэр юутай холбоотой тухай бид илүү дэлгэрүүлээд анхаарцгаая. Яагаад Бартимай ингэж дуудлах болов гэж. Харин энэ дуудсан тэр Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч гэсэн энэ дуудлаганд Есүс Христ зогссон баг. Тэр явж исэн явж исэн зам дээрээ зогсоод зогтуссан. Есүсийг зогсоосон энэ үг, энэ дуудлага чухам юу байсан бэ гэж. Давид гээд энэ хаан энэ болж байгаа үйл явдлаас 1000 жилийн өмнө хаанчилж исэн Израилийн хаан байсан. Тэгээ тэр Давид хаанд Бурхан би чиний хаанчлалыг, би чиний үр удмаас мөнхөд хаанчлах тэр орчлон ертөнцийг хаанчлах хааныг би төрүүлэх болно гэж амласан. Өнөөдөр манай хатнаа маань Исая номноос уншсан тийм ээ. Мөнхийн эцэг инхийн жонон. Мөнхөд түүний хаанчлалд эцэс үгүй гэж хэлсэн баг. Төгсгөл үгүй. Тэр нэгэн чиний үр удмаас төрнө гэж Давидэд амласан. Тийм учраас Израилийн хүмүүс юу гэж мэдчихсэн бэ? Давидын удмаас энэ орчлон ертөнцийг хаанчлах, энэ орчлон ертөнцийг аврах, Бурхны хүмүүсийг аврах тэр нэгэн төрөх болно гэж хүлээж ирсэн. 1000 жилийн турш хүлээж ирсэн гэсэн. Тэгээд бид нар шинэ гэрээ эхлэхдээ Авраамийн удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг оршуу гэж хэлдэг тийм үү? Бартимай Назарын Есүсийг хинбэ гэдгийг тэр таньсан нэг юм байсан. Назарын Есүс хинбэ гэдэгт тэр итгэсэн нэг юм байсан. Тийм учраас Давидын хүү Есүсээ орчлон ертөнцийг аврахаар ирсэн мөнхийн хаан Бурхан эзэн түүнийг би дуудаж байна гэсэн тэр итгэл байсан. Тэр зөвхөн тэр тийхүү дуудаад зогсоогүй тэр намайг өршөөгөөч гэж хэлсэн. Намайг өршөөгөөч. Би гимтээ надад өршөөл хэрэгтэй. Надад зөвтгөл хэрэгтэй гэж Бартимай итгэж байсан. Есүс бол өршөөж нэгүсдэг эзэн гэдэг Бартимай итгэсэн. Та Есүсийг хэн гэж итгэдэг вэ? Есүс таны хувьд хэн бэ? Яг Бартимай шиг тэр таны хувьд цорын ганц тулгцэг чинь, ганц найдвар чинь мөн үү? Хүмүүсийн хавчлага, эсэргүүцэл, дургүйцэл таныг зогсоох уу, чимээгүй болгох уу? Эсвэл энэ нь улам илүү хурцлагдах тэр зам нь болох уу? Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч. Хайр нэгүслээрээ намайг хучаач. Гим нүглийг минь далдан зөвтгөөч. Энэ таны зөв үнэхээр залбирал, энэ бол таны итгэлийн залбирал байгаасаа гэдгийг хүсэж байна. Есүс Бартимайг сонсоод явж исэн замаа зогсоосон. Тэгээ түүнийг хурж ир. Эзэн Есүс хэлсэн мэн. Бартимайг авчир гэж хэлсэн. Түүнийг авчир гэж хэлсэн. Есүс энэ үед нөгөө нэгэн гайхамшигт асуултыг асуусан. Би танаас тэр асуултыг асуусан тийм ээ. Өөрийнхөө төлөө юу хийлгэхийг надаас хүсэж байна гэж. Мэдээж тэр сохор хүний хүсэл юу болохыг Есүс эзэн байтугай хүмүүс ч гэсэн тааж мэдхэд боломжтой байна. Есүс эзэн тэрийг мэдээгүй учраас асуусан биш. Харин юу хүсэж байгааг нь илэрхийлэн гаргахын тулд тэр асуусан. Тэр биднийг тодорхой илэрхийлж, залбиралдаа тодорхой илэрхийлж яриасаа гэдгийг хүсэж байгаа. Тэр таныг яриасаа гэдгийг хүсэж байгаа. Тэр биднийг залбирахаас өмнө бидэнд юу хэрэгтэйг мэддэг эзэн.
Харин тэр тантай харилцаж ярилцахыг хүсэж байгаа. Та хизээ сүүлд эзэнтэй ярьсан бэ? Та өнөө өглөө ярьсан уу? Энд эрэхтэй ярьсан уу? Та хизээ түүнээс тусламж гуйсан бэ? Та хизээ түүнтэй яг түүний өмнө зогсоод ярьсан бэ? Та хүсэлдээ та мөрөөдлөө та бас асуудлаа түүний өмнө дэлгэж ярьдгүү. Эсвэл өөрт байгаа тэр зүйлсээ зөвхөн зүрхэндээ хадгалаад өөрийнхөө хүч чадлаар хийх гэж явж байна уу? Өөрийнхөө хүчээр амьдрна гэж явж байна уу? Танд чухам ямар асуудал байгаа вэ? Өвчин зовлон байна уу? Санхүүгийн асуудал байна уу? Гэр бүлийн харилцааны асуудал байна уу? Таны хүсэл мөрөөдөл юу вэ? Та юуг зорж алхаж байна вэ? Бартимайгийн хүсэл бол маш тодорхой байсан. Эзэн намайг дахин хардаг болгооч. Бартимай түүний өмнө зогсохдоо эзэн гэж амаараа тунхагласан баг. Тэр зүрхэндээ итгэж эзэн Есүс хэн бэ гэдгийг мэдсэн, тэр итгэсэн, тэр түүний өмнө очсон, тэр залбирсан, тэр хүслээ хэлсэн, тэр эзэн минь гэж амаараа тунхагласан баг. Тэр зүрхэндээ итгэж амаараа хүлээн зөвшөөрсөн. Есүс эзний үг итгэл чинь чамайг авралаа гэж хэлсэн. Чи дахин хараавар итгэл чинь чамайг авралаа гэж хэлсэн. Итгэл чинь чамайг авралаа. Авардаг итгэл. Энэ нэг үйл явдлын өмнө нэг баян удирдагч Есүс Христээр ирсэн тухай Лук номын 18 дугаар бүлэг дээр байгаа. Тэгээ тэр баян нэгэн Есүс Христээр ирэхдээ түүнийг дуудахдаа сайн багшаа гэж дуудсан баг. Тэгээд түүний асуулт нь мөн хамиг өвлөн авахын тулд би юу хийх ёстой вэ гэж асуусан. Түүний асуултнаасаа эхлээд түүн дотор түүний анхны амнаас нь гарч байгаа үнээс эхлээд л түүний итгэл үнэмшилд асуудал байгааг бид нар бас харах боломжтой. Уг нь бид нар харахтаа би юу хийх ёстой вэ? Эзэн би таны төлөө юу хийх ёстой вэ? Эзэн би өөрийнхөө төлөө юу хийх ёстой вэ? Тийм буруу биш юм шиг сонсогч байгаа. Сайн багшаа гэж хэлж байгаа. Бид нар Есүсээс суралцах ёстой байж болно. Түүнээс зөвлөгөө авах ёстой байж болно. Энд юу нь буруу байх юм бэ гэж та асууж иж магадгүй. Тэр асуухтаа би юу хийх ёстой вэ гэж асууж байгаа. Харин Бартимай руу хандсан Есүс Христийн асуулт нь юу хийлгэхийг надаас хүсэж байна гэж асууж байгаа. Бартимай намайг өршөөгөөч гэж хэлж байгаа. Харин энэ залуу би юу хийх ёстой юм бэ гэж. Авралын ажил итгэл гэдэг бол хүн хин нэгний бидний хийх ёстой тэр ажил биш байна. Би хийж, би зүтгэж, би болгосноороо хардаг зүйл биш байгаа. Бурхны ажилд энэ бол бүх зүйл Бурхны ажил байна. Та бид нар Бурхны ажлын гэрчнэр, Бурхны ажилд оролцогч нар байна. Бид нар Бурхны ажлыг өөрсдөө хийгээд май Бурхан би таны ажлыг чинь хийчлээ гэдэг зүйл биш. Харин Бурхан эзэн таны хийсэн ажлыг би яаж бусдад хүргэх вэ гэж л асууна гэсэн. Бурхан эзэн таны хийсэн ажлыг яаж би өөрийнхөө амьдралд итгэлээр холбох вэ гэж асууна гэсэн. Харин Есүс Христээр залууд гэлсэн хүмүүс боломжгүй зүйлс Бурхан боломжтой гэсэн. Бартимай тэр даруй хараурсан, харанхуйн гэрлээр солигдсон. Тэр өмнө нь зогсох аврагчийг эзэн Есүс Христийг харсан. Бартимай хийсэн үйлдэл юу байсан бэ? Тэр Есүс Христийг дагсан баг. Есүс Христийг дагсан. Тэг Бартимай зөвхөн бие махбодын хувьд хараа орж харанхуй гэрэлтэй болсон тухай яриаг. Сүнслэг байдлын хувьд тэр харанхуйгаас бүрмөсөн салсан. Амен. Библийн харанхуйн талаар хэлж байгаа. Есүс Христээс ирэх энэ авралыг аваагүй байгаа. Энэ хүмүүс бол харанхуй доторт амьдарч байгаа юм аа.
үхлийн сүудэрт сууж байгаа юм а гэдгийг Лук номын 1:79 нэр хэлж байгаа. Энэхүү бидний уншиж байгаа Лук номын хэсэгтэр. Тэгээд Иохан номон дээр эзэн Есүс өөрийгөө юу гэж хэлсэн бэ гэхээр би бол ертөнцийн гэрэл байгаа юм а гэж хэлсэн. Намайг дагдаг хүн харанхуй дотор алах явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж Иохан 8:12 дээр хэлсэн байна. Та хараа орсон, эзнийг харсан тэр өдрөө санддаг уу? Бартимай эзний өмнө зогсоод би харж байна эзэн, би таныг харж байна гэж хэлсэн шиг. Тийм ээ эзэн, би харанхуй дотор алхаж исэн байна. Эзэн, би таныг дагая. Би танд амьдралаа өргөж гинэ гэж хэлсэн тэр үг таны амьдрал байсан уу? Би тэр өдрийг маш тодхон санаж байгаа. Есүс эзэн тэр өдөр миний хамгийн үнэхээр учрыг олохыг хүсдэг байсан. Тэдгээр асуултуудад хариулсан. Энэ зүгээр л мэдэж авахыг хүсдэг байсан тэр асуудал биш. Миний амьдралд тулгарсан хэрхэх вэ? Би хэрхэн амьдрах вэ гэдгээ шийдэх тэр асуудлыг хариултыг эзний үгнээс сонссон. Тэгээд би үнэхээр эзэн бол бурхан юм байна гэдгийг тэр өдөр үнэхээр хүлээж авсан. Миний бодол санаандаа. Харин би түүнийг магтчих үед тэр үнэхээр намайг эдгэж байгаа гэдгийг би ойлгочихсон. Хэн нэг нь надад эдгэрлийн тухай яриаггүй хэдий ч гэсэн миний дотор эдгэрэл явагдчихсан. Би эхнэрээсээ тийм зүйл болж исэн үү гэдээ асууж исэн. Би яг нэг өдөр итгэсэн гэж би мэдэхгүй байна гэдэг чсэн. Нэг талаар нөгөө нэг дасаж дурлах гэдэг шиг те. Баг багаар эзнийг таньж мэдсэн юм шиг. Магадгүй итгэлийн итгэгч гэр бүлээс гаралтай гэх юм уу? Тэр хүүхдүүд заримдаа бас иймэрхүү асуултыг хариулдаг. Би яг аль өдөр итгэсэн болоо гэдгийг яг сайн мэддгүү тийм үү байдаг. Гэтэ би эзэнд итгэдэг гэж хэлж байгаа. Магадгүй бидний ихэнх нь бол тийм итгэлээр анхан Иесус Христийг хүлээж авсан тийм итгэл байсан байхаа гэж. Нэг өдөр хүлээж авсан. Тэр өдрөө сандаг итгэл бас байгаа. Гэхдээ ямар ч бай, аль нь ч байсан бидний өмнөх амьдрал шал өөр болсон. Бид нар харанхуй дотор алхаж байгаа тэр нэгэн биш болсон баг мэддэг. Бид үхлийн сүудэрт бид нар амьдраагүй, бид нар амийн гэрэл дотор байгаагаа бид нар мэддэг болсон баг. Тэгэхээр Библи бидэнд бас анхааруулж байгаа. Нэгдүгээр Иохан номон дээр бурхантай нөхөрлөдөг, би бурхантай нөхөрлөдөг гэж хэлчихэд харанхуй дотор та нар алхаж явах вэ гэдгийг сануулж байгаа. Хоёрдугаар Петр ном 1-р бүлэг дээр бас та нар сохорсон байх вэ гэж анхааруулж байгаа. Тэгэхээр бид нар энэ харанхуйгээс бүр мөсөн салсан хэдий ч гэсэн бид үнэхээр гэрэл дотор алхаж гин үү гэдгээ бид нар анзаарч харах мэдэх ёстой. Тэгвэл би танаас асууя, гэрэл дотор алхаж байгаа эсгээ бид яаж мэдэх вэ гэж. Бүгдээрээ 1-р Иохан номын 1-р бүлгээс харах юм бол гэрэлд алхаж байгаа хүмүүс гэмшиж цэвэрлэгддэг тухай харж байна. Гэмшиж цэвэрлэгддэг тухай. Та хизээ Бурхны өмнө гэмшсэн бэ? Та өнөөдөр Бурхны өмнө гэмшиж байгаа юу? Тэр гэмшил имэзэн би таныг бүх зүрхээрээ хайрлахыг хүсэж байна. Тийм эзэн би ах дүүнрээ өөршигөө хайрлах чадахгүй байна. Миний зүрхийг ямар нэгэн өөр зүйл дүүргээд байгааг би анзаарч байна. Та намайг дүүргээч. Би танаар дүүрэн байхыг хүсэж байна гэж та залбирдаг. Хоёрдугаарт нь гэрэл дотор алхаж байгаа хүмүүс ахын дүүсээ хайрладаг тухай мөн хоёрдугаар бүлэг дээр нэлсэн байна. 1-р Иохан ном. Та ахын дүүсээ хайрлаж байгаа юу? Та хажууд байгаа нэг өөршигөө хайрладаг.
Тийм ээ гэж та хэлэх үү? Хэлэх боломжтой юу? Итгэл танд байна уу? Үнэхээр тийм итгэлийг энэ зүйл биднийг гэрэл дотор алхаж байгааг харуулдаг гинэ. Тэгвэл өнөөдрийн үгийг би бас илүү дүгнэх тал руугаа явахыг хүсэж байна. Тэгээ би энэ үгээр дамжуулан бурхан таныг бурхантай харилцах харилцаа болон бусдтай харилцах харилцаанд өөрчлөлт ирэх болно гэж итгэж байна гэж та тань хэлсэн байна. Одоо ч гэсэн итгэсээр байна. Тэгээд нэгдүгээрт нь энэ бурхантай харилцах харилцаанд би залбирал гэдэг үгээр би орлуулж хэлхийг хүссэн. Орлуулж. Таны залбиралд итгэл, таны залбиралд гимшил, таны залбиралд тодорхой байдал, таны залбиралд тууштай байдал байгаасай гэж таныг өрөөж. Энэ итгэл нь юу вэ гэхээр бурхан эзэм хинбэ гэдгийг тэр таньсан тэр итгэл таны залбирал дотор байгаасай гэдэг хүсэж байна. Үнэхээр тэр таньсан итгэл. Тэр эзэн аврагч эзнийг мэдсэн тэр итгэл таны залбирал дотор байгаасай. Хоёрдугаарт нь таны залбирал дотор гимшил үргэлж байдаг байгаасай гэж хүсэж байна. Яг л бидний уншиж байгаа 18 дугаар бүлэг дээр нэг татвар хураагч фарисей хоёр хүн бурхны өргөөнд сүмд орж ирээд залбирч байгаа залбирлын тухаар гарч байгаа. Тэгээ татвар хураагч нь яаж залбирсан фарисей нь яаж залбирсан гэхээр бурхан эзэн таньдаа би талархъя. Маш гайхамшигтай хэлжээ. Юу гэвэл би бусад хүмүүс шиг залхай шудраг бус завхай биш. Энэ татвар хураагч чигч биш. Би 7 хоногт 2 удаа мацаг барьж олсон бүгдийнхээ 11-ийг өргөдөг гэсэн. Түүний итгэл нь өөрийнх нь үйлсээр нь тулгуурсан байгааг та анзаарч болж байна. Харин татвар хураагч нь бурхан минь ээ тэр цээжээ дэлсэн байж тэнгэрлүүч харж зүрхлэлгүйгээр бурхан минь нүгэлт намайг өршөөгөөч гэж хэлсэн. Бид бурхан эзэнгүйгээр өтөр та амьдрах чадна гэж бодож байна уу? Бурхан эзэнгүйгээр та амьдрах боломжгүй. Бид боломжгүй. Түүнд итгэдэггүй нэгэн ч гэсэн бурхангүйгээр амьдрах боломжгүй. Түүний өрөөл, түүний үнэхээр хангаж байгаа энэ ус агаар амьдралын сайн сайхан цаг хугацаа амьдралын мөч байхгүйгээр амьдрах ямарч боломжгүй. Харин түүнд итгэдэг нэгэн энэ бүх зүйлийг мэддэг нэгэн байх. Тэгээ түүн дээр өнтөр бүр бид нар улам илүү түүнд найдаж сурах тухай ярьж байгаа. Христ итгэл дотор өснө гэдэг нь та өсөж том болоод бурхан эзэн хэрэггүй болоод өөрөө бурхан шиг тийм чадвартай болох тухай яриаг. Бурхан Христ итгэл дотор өснө гэдэг нь улам бүр би өөрөөрөө байх юм бол би ялагдах юм байна гэдгээ мэдээд бурханд бууж өгдөг, түүнээр амьдралаа өдөрдуулахыг хүсдэг, түүнээс хамааралтай амьдардаг тэр нэгэн болж хувирч байгаа тухай бид хэлж байна. Бартимай мөн адил байсан. Түүний залбирал Христ Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч гэсэн тэр залбирал байсан. Энэ залбирал нь түүний итгэл нь, түүний гимшил нь Есүс эзний өмнө авчрахад хүргэсэн. Энэ итгэл нь, энэ гимшил нь Есүс Христийг чи юу хүсэж байна вэ? Надад хэлээч. Би чиний төлөө хийж өгье гэж хэлэхэд хүргэсэн баг. Та Есүс Христийн дотор түүний замаар алхаж байгаа үед таны хүсэл, Бурхны хүслийн дагуу болж өөрчлөгдөж байгааг та харах боломжтой бол. Тэгээд та залбирх үед та итгэлтэйгээр залбирх боломжтой болно гэсэн үг. Яагаад гэвэл Бурхан ийхүү хүсэж байгаа юм байна гэдгийг та мэддэг болсон байна гэсэн үг. Тэрнээс биш зүгээр юу хүссэн, ёсон хүсэл гэдэг үлээ те. Бүх санаа сэтгэлчлэн бүтэх болтугай гэдэг гоё ерөөлөлтөө. Гэхдээ яг бодоод үзэх юм бол бид нар бүх хүсэл маань сэтгэлчлэн бүтдэг байсан бол энд орчлон ертөнц ямар байх болоо гэж. Та хэрвээ бид нар Христ Есүсийн дотор байх юм бол бидний хүсэл ямар байх нь ойлгомжтой. Юугаар дүүрэн байх нь ойлгомжтой. Тэгээ таны залбирал мөн тодорхой байгаасай гэдгийг хүсэж байна. Та юу хүсэж байгаагаа мэддэг нэгэн байгаасай гэдгийг хүсэж байна.
мөн та сэтгэл алдахгүй залбирдын нэгэн байгаасай. Бэлбсэн эмэгтэйн тухай бас 18 дугаар бидний уншсан хэсгийн 18 дугаар бүлэг дээр гарч байгаа. Сэтгэл алдахгүйгээр Бурхны өмнө ирдэг нэгэн байгаасай гэдэг үгс. Бартимай мөн түүнийг хэрэгжүүлсэн нэгэн. Тэр эхний тэр хатуу сануулгын дараа тэр бууж өгөөгүй. Тэр үргэлжлүүлэн залбирсан. Яагаад гэвэл Есүс надад хэрэгтэй гэдгийг тэр мэдчихсэн. Хоёрдугаарт нь бусдад харилцааны тухай би ярихыг хүсэж байна. Энэ үгийг би хайр гэдэг үгээр орлуулж эхлэхийг хүсэж байна. Танд залбирал ба танд хайр байгаасай. Бусдад харилцаанд эзэн дээр нь ирэхэд бид бусдыг урамшуулдаг нэгэн байгаасай гэдгийг эзэн таныг хүсэж байгаа. Хүүхдүүдийг Бурхан дээр ирэхэд бүү хоригл гэж бас л Лук 18 дугаар ишлэлээр хүүхдүүдээ Есүс дээр авчираад гар тавиулаад залбируулахыг хүссэн эцэг эхчүүдийг дагалдаг шавнар нь бүр зандардаг. Та нар яаж байгаа юм гээд. Бартимайг Есүс рүү хашрахад Есүстэй хамт явж исэн тэр хүмүүсүүд, урд нь явж исэн тэр хүмүүсүүд хориглдог. Харин та ийм байж болохгүй гэж. Харин Есүс дээр авчирдаг тэр хүмүүс нь та байгаасай гэдэг үсэж байна. Есүс дээр авчирна гэдэг нь та зөвхөн сүм дээр авчрах хин нэгнийг авчрах тухай яриаггүй байна. Таны залбирал тань, таны хайр тань тэднийг Есүс дээр ирэх тэр замд болоосой гэдгийг хүсэж байна. Та мөн эзэн Есүс Христийн асуусан асуултыг өөрийнхөө залбиралдаа мөн ахан дүүсийнхээ төлөөх залбиралдаа ашиглаасай гэдгийг хүсэж байна. Есүс таны төлөө юу хийгээсэ гэж та хүсэж байна гэж. Бид саяхан өдрийг зохион байгуулсан тийм. Тэгээ та тэр хүний хэрэгцээг сонсох хэрэгтэй болж байгаа. Ингэхдээ би өөрөө хийх гэж байгаа юм шиг биш харин эзэн Есүс таны төлөө юу хийгээсэ гэж та хүсэж байна вэ гэж та асуугаарай гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгээд та залбирах боломжтой болно. Тэгээд та бас бусдад харилцаандаа Есүсээс суралцаасаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Таны би хэрхэн туслах вэ гэдэг таны хоёр дахь асуулт байгаасаа гэдгийг хүсэж байна. Хин нэг хараад ах дүү минь ээ би надад туслах зүйл их байхгүй гэж магадгүй. Гэхдээ би таны төлөө хэрхэн туслах вэ? Би танд яаж туслах вэ? Та юу гэж бодож байна? Бидний харилцаанд, бусдад харилцаанд, ах дүүстэйгээ харилцаанд энэ зүйл байгаас. Та хажууд хүндээ асуугаад үзэхүү саяны асуултыг Есүс таны төлөө нэг нь асуугаар. Есүс таны төлөө юу хийгээсэ гэж та хүсэж байна вэ гэж. Нөгөө хүн асуугаараа те. Би танд яаж туслах вэ гэж асуугаар. Одоо боломж танд гарч ирсэн шүү. Окей. Та үнэхээр тийм таныг ийм нэгэн байгаасаа гэдгийг эзэн хүсэж байна. Тэгээ хамтдаа залбирцгаая. Бас түүнийг магтцгаая. Бартимай хараан ороод Есүсийг дагсан. Есүс хаашаа чиглэж исэн гэж бодож байна. Есүс хаашаа явж исэн бэ? Тэр өнөөдөр хэрэгцсэн тэр Голгот гэдэг газар цовдлогдохын тулд тэр Иерусалимыг зорин явж исэн баг. Тэр бүх хүмүүсийн төлөө өөрт нь итгэн дагахстыг аврахын тулд тэр үхлийг амсахаар тэр явж исэн баг. Тэгээ Есүсийг дагсан Бартимайн зам Есүсийн зам болсон баг. Есүсийн зам Бартимайн зам болсон. Бартимайн явах зам нь Есүсийн зам болсон. Харин тэр Есүс эзэн өөрийг нь дагагчдад тэр харанхуй дотор алахгүй гэдгийг үргэлжилсэн. Амлсан амлалт байна. Та энэ амлалтыг та бариасаа гэдгийг хүсэж байна. Тэгээ хамтдаа залбирцгаая. Эмээзэн хүн төрлөختний туйлын хэрэгцээ бол Есүс Христ та өөрөө билээ.
Зөвхөн таны дотор л төгс баяр баясгалан, жинхэнэ баяр баясгалан, жинхэнэ итгэрэл, жинхэнэ өөрчлөлт, жинхэнэ баяр хөөр, жинхэнэ амар тайван, жинхэнэ аврал гэж юу болохыг мэдэх боломжтой. Танаар хайрлагдаж, танаар дуудагдсан. Таны хүмүүс таны өмнө зогсож байна. Бидний хүсэл таны хүсэлтэй адил болох болтугай. Эзэн бид яг энэ цаг мөчид бас залбирч байна. Танаар бид юу хийлгэхийг хүсэж байна вэ гэдгийг таны хүмүүс танд өчөх болтугай. Тэмээзээ яг л тэр Бартимад байсан тэр итгэлийг та бидэнд тавьж өгөөч. Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч. Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч. Та өдөр бүр намайг дагуулаач. Би танаас холдон явахыг хүсэхгүй байна. Та өдөр бүр намайг зөвтгөөч. Би таны зөвтгөлийг амсаж мэдэрч амьдрмаар байна. Та тэр л өдөр тантай уулзсан тэр мөчийг бидний амьдралд үргэлж шинэ байлгаж өгөөч. Алдарш болтугай, магтагдах болтугай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За та бүхэн суудалтаа суухгүй юу? За та бүхэн саяны номлыг бас үнэхээр гайхалтайгаар хүлээж авсан гэж итгэж байна. За тэгээд та яг асуултанд бас хариулахад бэлэн байгаа юу? Тэ? Яг тань дээр